За сайн байцгаана уу намаа мөнх сайхан гэдэг. За би ингээд үйлчлэгийн салбарт нийтдээ 15 6 бараг 17 жил ингээд ажиллаж байгаа. За тэгээд хувийнхаа бизнесийг эхлүүлээд одоо бараг 5 орчим жил болж байна. За тэгээд манайх бол Gate гэдэг ийм сүлжээ маягийн ресторан одоогоор нийтдээ 6 салбартай. За хажуугаар нэг караоке, бильярд гэх орох юм бол нийтдээ 9 ийм объекттэй ийм нэг бас хөөрхөн залуу компани байгаа. Тэгээд үйлчлэгээний салбарт одоо олон жил боллоо. Энэ дунд одоо зөндөөл чухал юм байгаад байдаг. Тэгэхээр тэн дунд айгүй нэг чухал юм байгаад байгаа нэг диш баштай. Энийн талаар нэг жоохон мэдээлэл хөвөргөж одоо урайлаг төвшүүлэх гэсэн юм аа. За тэгэхээр бидний ажил чинь одоо тэгээ зүгээр л нэг ингээд одоо хоол хийгээд үүсэж байгаагаас одоо илүүтэйгээр хүний эрүүл мэндтэй холбоотой, хүний тав тухтай маш холбоотой айгүй чухал ажил байгаад байдаг. Галтайгаа бол те маш одоо тийм ариун одоо ийм газар байх хэвээр. За тэр дунд бол диш башаа бол одоо эренбэлгийн бол хамгийн чухал байгаад байдаг юм аа. За яагаад энийг ярьж байгаа вэ гэхээр энэ маань бас тодорхой хэмжээнд жоохон үнэтэй. Бусад одоо төхөөрөмжүүдтэйгээ харьцуулахад баг хамгийн үнэтэй шиг болчих гээд байдаг. Тэгэхээр хүмүүс маань тэрийг нөгөө манай гачаал багтаа чим чи эсвэл манай угаагч цөөх хэдэн тавг яадаг ч гэдэг юм уу те эвгүй шалтгаанаар диш башрыг хэмнэх гээд байдаг. Гэтэл энийг хэмснээр одоо ямар хор уршигтай байдаг вэ? Энэ заавал яагаад байх ёстой вэ гэдэг одоо ийм асуудал яригдж байгаа маа. Тэгэхээр одоо за мэдээж нэм бактеритай Монгол бол одоо хеликобактер за ингээд бактериэр бол ингээд маш өндөр одоо байр суурьтай газар шүү дээ те одоо ер нь их заваан гэсэн үг. Тийм учраас энэ бол ингээд зайлшгүй байх ёстой. Одоо өөрийн зориултын бодисоор ариутгахаас гадна өндөр температурын усаар ингээд ариутгах болоод ингээд галтгоонд ингээд хамгийн чухал асуудал байдаг. За тэгээ угаалга гэдэг маань өөрөө ингээд тис дараалтаа. Эхлээд одоо гүн бохроо авна, дараа нь ингээд цэвэрлэн, дараа нь ариутгах гэдэг олон ингээд процесс орно, хатаана гэдэг ийм процесс ордог. Бид нар хичнээн гараар хийсэн ч гэсэн энийг бол яагаад ч оруулж чадахгүй. Одоо энэ ч одоо хүн төрөлхтний одоо хөгжил тийм ээ ингээд технологи энэ гоо шийдэл байж явах те. Яг энэ дээрээ бити мөнгө харамлаараа энэ дээр одоо ингээд хамгийн мөнгө зараад ингээд сайн диш башаар авч байгаарэ гэж хэлэх гээд байгаа. За зөвхөн одоо нэм бактери ярихаас гадна кран дээр ингээд урсгаал байвал хэдэн одоо литр хэдэн тонн ус урсгасан байдаг билээ хэдхэн тавг угаахын оронд те. Гэтэл энэ бол өөр дээрээ байгаа усыг эргэлдүүлээд л одоо ингээд усаа солиод л ингээд ухаагаад байна. Усандаа маш хэмнэлттэй маш эко ухаалаг одоо ийм шийдэл гэсэн үг шүү дээ те. Дээрээс нь хүний ажлыг хөнгөвчилж байна. Тухайн рестораныхаа нүүр царайнд одоо те одоо маш сайнаар нөлөөлж байна. Яагаад гэвэл магадгүй хүн алдаа гаргана. Одоо технологи биш шүү дээ. Тэр хүн бол дутуу угаана. Тэгэх юм бол яах вэ? Нөгөө нэг одоо асуудал үүснэ. Гэтэл энэ бол яг л нэг горигоор ажиллаж байгаа технологи учраас яг л нэг стандартаараа ингээ явж байна гэсэн үг. За тэгээ бид нар өмнө яадаг байсан бэ гэхээр мэдээж эн чинь бас ингээ комборо болохоор ингээ айгүй үнэтэй болчих гээд байдаг. Айгүй төвхтэй байгаад байсан. За манай чиглэл компани бол ингээ өөрсдөө одоо энийг дотооддоо үйлдвэрлэж байгаа юм байна. За хуучин бол ингээ 10 хэдэн сая төгрөг болчихдог байсан юм а. Тэгээ бид энийг сая 5 сая хэдэн зүү те 5 сая хэдэн 100 мянган төгрөгөөр авсан одоо бус юм ингээ нийлээд ингээ нэг жоохон нэмэгдэж байгаа. Тэгээ энэ бол миний хувьд бол айгүй тийм боломжийн тоо дотооддоо бол одоо ямар нэгэн жижиг хуанц одоо нэг юм үйлдвэрлэл эрхэлж байгаа газар цех одоо юу гэдгийг те сургууль бүгдээрээ авахд айгүй тийм боломжтой тоо гэж үзэж чинь. Дээрэс нь одоо хүсвэл таад одоо чиглэлтэй ингээд хамтарч хагаад энийг ингээд зээл мэйлэр ч юм уу ямар нэгэн байдлаар уян хатан нөхцлөөр ингээд авчих боломжтой. Тэгээд дээрэс нь ингээд хариуцлагатай одоо ингээд баталгаатай газраас авж байгаа учраас эвдрэл гарах юм бол эргээд холбогдох нөгөө улсуудтайгаа тий засвар үйлчлэгийг хийлгэж гэдэг юм уу тий яг л машинтай адилхан ийм одоо амархан процесс болох нэ. Тэгэхээр одоо ийм боломжийн үнэтэй за тэгээ ингээд яг нөгөө бидний хэрэгцээ шаардлагатай юм юмыг стандарт нийцсэн ийм бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж байгаа чиглэл компанид бол би их маш их баярлж байна. Тэгээд 2 3 сар манайх нийгэд 3 4 сар болцсон. Өнөөдрийг хүртэл ашиглагад одоо яг нөгөө гадна дотны том одоо брэндүүдтэй яг адилхан ийм одоо сайхан диш башир болсон байна. Тэгээд л одоо ингээд угаагаад байна шүү дээ. За тэгээд эцэст нь хэлэхэд хэрвээ та ингээд хоолтой холбоотой үйлдвэрлэл үүсгэхээр ийм хийж л байгаа бол заавал диш башир тавиараа. Энэ бол хамгийн том хариуцлага шүү гэж одоо хэлмээр байна, уриалмаар байна.